Яа, мөнгөний хэрэгцээ амар их гараад байна. Чамд мэддэг захим зээлийн аппликейшн байна уу? Өчигдөр ажил хийж Монголоор дүүрэн л гагнуурч байгаа гэсэн мэт юм л шүү дээ. Үгүй ээ, ажил хиймээрг байгаад байна. Ажил хийсэн ч ялаа, хийгээгүй ч ялаа. Тийм байгаад байна. A few moments later. За юу вэ соёлоо? Тавь. Сониос найзд нь гагнуурчин хэрэг болоод ажил их хүн олддгоо. Чам таньдаг сайн гагнуурчин байхгүй үз. Надад ч уг нь байгаа л та. За Монгол улсын сүүлийн 30 жил ажил хүчний оролцооны түвшин улам бүр буурсаар байна. За тухайлбал эмэгтэйчүүдийн ажил хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс 15%-аар багаагаа нь анхаарал татах үзүүлэлт юм аа. За товчхондоо хэлэхэд иргэд ажиллах сонирхлоо улам бүр алцаар байна. За тэгвэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт талаас нь тайлбарлах гээд үзье. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт буюу инхээ яг юу өсөж байна вэ? Нэгдүгээрт бодит цалингийн өсөлт. За сүүлийн 10 жилийн хугацаанд ирсэн цалингийн өсөлт 169% гэсэн статистик гарсан бол нөгөө талдаа долларын эсрэг төгрөгийн арьс суларсантай холбогдуулаад бодит цалингийн өсөлт ердөө 173 мянган төгрөг байгаа юм. Тэгэхээр мэдээж бодит цалингийн өсөлтийг хүсэж байгаа. За хоёрдугаарт гэвэл өндөр хөгжилтэй оронд очиж ажиллах. За Монгол улсын 170 гаруй мянган иргэн 70 гаруй улс оронд очиж ажилладаг. За улс орон бүрийн одоо хөдөлмөрийн бүтээмж, цалин усны зөрүүтэй байдлаас үүдэж Монгол улсын иргэд за өндөр хөгжилтэй оронд очиж ажиллах одоо хүсэл сонирхол нь улам бүр нэмэгцээрээ. За 3 дахь тэгвэл brain drain гэж хэлэгддэг. Зарим талаараа бидний тархины гойжилт гэж хэлэгддэг энэхүү нэршил болвол за гадаад руу шилжих хөдөлгөөн хийж байгаа иргэдийн 86 орчим хувь нь болвол яг эд хөдөлмөрийн насны хүн ам байгаа байхгүй юу. Тэгэхээр эдгээр хүмүүсийн дийлэнх нь за хүн амын боловсролтой хэсэг буюу скелетон ангиллын хүмүүс байгааг судлаачид хэлж байна. Тэгэхээр энэ нь бол тархины гойжилт тэр чигээр бол Монголд явагдаж байна гэж хэлж болох юм аа. Хөдөлмөрийн зах зээлийн суур зарчмаар исүүхээ бага хүртгээр өндөр бүтээмжтэй ажиллахыг хүснэ. Харин инхээ өндөр цалинтай таатай орчинд ажиллахыг эрхэмлэнэ. Харин энэ хоёрын зохицуулалтын үргийг төр хүлээдэг байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт тал юу хүсэж байна вэ? Нэгдүгээрт бүтээмж, цалин бага багагийн гол шалтгаан бол бүтээмж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд дурдсанаар Монголд хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянган $, байдаг. Энэ нь Солонгосоос 6 дахин бага, харин Шведээс 10 дахин бага үзүүлэлт юм аа. За бид юу хийж чадах вэ? Нэгдүгээрт макро болон мезо түвшинд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн гүйцэтгэл, зах зээлийн төлөв байдалтай уялдуулах. Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог бүрдүүлэх. Дөрөвдүгээрт боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангах. Тавдугаарт хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид бид судалгаанд суурилсан баталгаат мэдээллээр иргэдийг хангах. За Монгол улс 2035 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтод хүрэхийн тулд хөдөлмөрийн зах зээл 1.9 сая ажиллах хүч шаардлагатай гэсэн судлаачдын тооцоо гарсан. За нөгөө талдаа тэгвэл бид ажиллах хүчийг хэрхэн барьж тогтоох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Судлаачид мөн үүнд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $13 мянган хүрсэн тохиолдолд бид ажиллах хүчээ ингэж тогтоон барих боломжтой гэсэн хариулт өгсөн байдаг. За хөдөлмөрийн зах зээл одоо ингэж явбал хүүчин энэ замаар явбал хүүчин энэс өмнө бид энийг хийх ёстой гэж маргахын оронд эхлээд бид хөдөлмөрийн зах зээл хэр чухал вэ гэдэг ойлголтыг цэгцлэгээс эхлээд хөдөлмөрийн зах зээлийн хөгжил эхлэх юмаа гэж манай багийнхан үздсэн. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.